Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагууд хамтран орон нутгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадахжуулах зорилгоор зочлог үйлчилгээний төрөлцсөн сургалтыг Ховд аймагт 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү сургалтын үйл ажиллагаа нь 9-р сарын 21-ээс 25-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсч буй 200 гаруй иргэн хамрагдаж байгаа юм. Сургалтын чиглүүлэгчээр Монголын зочид бодлуудын холбооны гүйцэтгэх захирал үндэсний сургагч багш Бацангэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэд зочлох үйлчилгээний төрөлцсөн сургалтын хүрээнд тогооч, зөөгч, бариста буюу кофе найруулагч, бартендер буюу коктейл найруулагч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, угаалгын ажилтан, зочин хүлээн авагч, хаалгач, ачаа зөөгч, аяллын жолооч, хөтөж тайлбарлагч, зочид буудал зоогийн газрын удирдах ажилтан, менежер гэсэн 10 гаруй мэргэжлийн дагуу оролцогчдыг чадахжуулж, он практикийн мэдлэг ур чадварыг үн төлбөргүй эзэмшүүлж байгаараа онцлогтой. Манай Ховд аймгийн өөрөө ногоон хөгжлийн хөтөлбөр. За тэр дотроо аялал жуулчлалын хөтөлбөрөөр томоохон хөтөлбөрүүдийг бол ингээд баталсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд ер нь цаашдаа нутгийн иргэд төсгөлсөн тогтвортой аялал жуулчлалыг бий бол томоохон зорилт тавьсан. За энэ зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн биднээс энэ бэлтгэж байгаа зочлох үйлчлэгээний сургалт маань туйлын ач холбогдолтой. За ер нь цаашдаа тавих гол зорилт маань юу вэ гэхээр бид өнөөдөр энэ манай аймагт ажиллаж байгаа энэ аялал жуулчлалын холбоо маань үүнийг голлон одоо удирдан зохион байгуулж энэ Ховд аймагт ажиллаж байгаа одоо зочлох үйлчлэгээ буюу одоо баазуудын маань үйл ажиллагааг бид нөө сайжруулах, зочлуулынхаа үйлчлэгийг сайжруулах энэ бүхий л одоо арга хэмжээнд бол манай энэ одоо сургалтын сууж байгаа хүмүүс маань цаашдаа одоо өргөн хүрээтэй хамрагдах хэрэгтэй байгаамаа. Бид өнөөдөр цаашдаа энэ зочлуулын холбох үйлчлэгээний чиглэлээр ер нь энэхүү сургалтын суусан хүмүүсийг л цаашдаа аялал жуулчлалын чиглэлээр ажиллуулах ийм одоо томоохон зорилтыг тавьж байгаа. За цаанаасаа ч одоо энэхүү сертификат одоо олгогдсон сургалтанд суусан хүмүүс маань ингэж одоо гадаад дотоод энэ зочид төлөөлөгчд одоо үйлчилдэг, тэнд одоо тайлбарладаг, тэрний талаар мэдлэгтэй байг. Энийг хүнийг хэрхэн яаж өгдөх үү, хэрхэн яаж одоо тэр хүнтэй харилцаасаа өгсөлөө биднээс энэхүү одоо томоохон соёлоодыг болоод энэ сургалтаараа энэ сургалтанд одоо хамрагдж байгаа хүмүүстээ эзэмшүүлэх юм аа. Ийхүү зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл тухайн салбарт ажиллах сонирхолтой иргэдийг чадахжуулснаар орон нутгийн аялал жуулчлалын салбарт үйлчилгээний соёл, ажилтны харилцаа хандлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү сургалтын төгсгөлд нийт оролцогчдод сертификат олгох юм байна.